Сайн байцгаана уу? Моба ТV-гийн эрхэм үзэгчдээ. Энэ удаагийн бичлэгээр Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос Завхан аймгийн Тосон цэнгэл сум хүртэлх аяллаа влог бичлэг болон замдаа ямар сонирхолтой зүйлстэй таарсан талаарх мэдээллийг хуваалцуулна. Тэгэхээр энэхүү маршрутаар аялахад Монгол орноор аялцгаая гэх Facebook групп маш их тус болсон. Манай загасчдын групптэй харьцуулахад бие биедээ зааж зөвлөх, санаа тавих тал дээр гайхалтай мундаг групп юм билээ. Дараах бусдыг оруулсан даруйд л маш олон хүн өөрсдийн аялсан туршлагаасаа хуваалцаж, хоорондоо замын саад бэрхшээлийг хилцэж эхлэв. Зарим хүмүүс хувь чадаар хүртэл зөвлөгөө өгч хэрхэн саад бэрхшээлгүй явах талаар холбогдсон. Үүний үр дүнд энэхүү сэтгэлүүд дундаас давтагдсан байдлаар болон авгахын зөвлөсөн маршрут мөн сангийн далайн нууртай ойрхон зөрөх байдлаар нь цагаан бургасын даваагаар даван шинэ идрийн нутгаар дайран өнгөрч сангийн далайн нуурын зүүн хэрэгээр хөвөөлөн түүний дараачаар Тосонгийн давааг даван Завхан аймгийн их уул суманд очин засмал замтай нийлсэн юм. Тэгэхээр одоо аяллаа туршид тохиолдсон байгалийн гоо үзэсгэлэнт тогтоц болон бусад онц сонирхолтой явдлуудаас та бүхэнтэйгээ хуваалцъя. Моба ТV-д тавтай морил. За өглөөний мэнд манайхаа. Тэгэхээр өнөөдөр бид хоёр Завхан аймгийн их уул сум руу хөдлөнө. Хөдлөхөөх өмнө болохоор манай уялах бид хоёрт Хөвсгөл аймгийн Мөрөн хотод байгаа ганц гэжсэн тийм. Ганц юм эсвэл гоё Кореан ресторанд оруулъя. Тэгээд за энэ занда сайн яваарай гэсэн. Тэр нь ямар ресторан бэ гэхээр Мам ресторан гэнэ. Nice. Солонгос хоол идэж хөдлөнө. Жохон харсан ч юм уу? Харсан монстэй би л амжилттай аялдаа гарцгаая. Бой. За тэгээ өглөө хоолнд орж ийн гэсэн шүү дээ. Тэгээ хоолнд орчоод одоо мөрөнгөөс хөдлөө Завхны их уул сум руу хөдлөж байна. Тэгээ замаараа сангийн далайн нуураар дайрна. За зам бороотой нэг иймэрхүү. Тэгээ одоо маргааш нөгөөдөр их бороотой байна гэж яриад байгаа. Гэхдээ давгүй охоо. Тэгээ Хүмүүс бороотод явж яах юм гээл. Тэгэл бид хоёр өөрсдөө явна гэсэн нөгөө сэтгэл нь байгаа болохоор тэгэл гадаад ирлээ. Нэг тийм яарад биш зүгээр багаар тий замаа өдөртөө нэг жоохон идэл явах юм бол нэг өдөртөө заавал тэгж ядарн явах шаардлагагүй байх болов уу гэж найдаж байгаа. Замд нэг иймэрхүү байдалтай байна. Цаг агаар сайхан байна уу? Үнэхээр сайхан зуншлаг болж байна. Нэг даваагаар давж зассан даваа юм байна. Нэг байгаль иймэрхүү байдалтай. Яа хөөрхий юм бэ?
бороо ороод ах юм бол таагүй. Яагаад гэх юм бол улагчийн хар нуурыг бороогүй байхад гоё сэлж мэлээд дороо мороо нисгээд үзүүл угаасаа гоё бичлэг сайн гарна. Хар нуур дээр хоно шүү дээ. Тийм бүр хоны гэсэн бодолтой байгаа. Даанч цаг агаар тийм юм байна. Ямар ч юм дээ. Яг та ямар тач очино. Тэгээ зориод явж байгаагаас хойш очино. Өчтөр би тэгээ жоохон эм ороод яаж байгаа гэсэн чинь мөрөнгөөс би ашаан цумаар ороод тэгчээд замдаа би хануун гол өгийн нуур сэлэн мөрнөр дамжих байсан бохгүй юу. Тэгээд за яах вэ хөө мөрөнгөө тэгж явбал тойрох юм байна боли шууд завхан руугаа явъя гэж шийдчихэд явсан боловч сангийн далайн нуур үгэн загстай гэсэн нохоос угстай. Тэгээ барьж үзье гэсэн чинь сангийн далайн нуур одоо битүүрийн яг явсан зүгээр юм намгархах газартай. Тэгээд далайн ирэг рүүгээ дөхөж чадахгүй байсан. Тэгээд тэр загасч чадаагүй. Тэгээ миний загасчлах контент маань 3-аар багассан. Надаа муухайгаа. Тэшвэ. Машин барьж явахдаа ингээд амар төвцөр гаргаад. Яадсан юм. За ямар ч тааш тэгээд мөрөнгөөс завх хүртэл нэг иймэрхүү замаар явлаа. Энэ бичлэгийг ихсхийн тулд их уулын 70 давхар хуушураар ихсхий гэж бодож байна. Амжилт хүсээрэй. Ай нурдаа ёо тийм л биш үү. Бид хоёр эндээс давхар уушраа идэггүй ч. Их болоос тасан цэнгэл рүү явж байна завхны. Мөрөнгөөс их бол хүртэл хэр удаа явсан бол өдөр 2 дахь гараад сая 8 дэрсэн гэж 6 цаг явсан юм шүү. 8 болж байгаа. Үгүй 9 л гэсэн үг шүү дээ. Үгүй одоо яа хэрэг бачаар. За мэдхгүй нэг тэр хавцаа 6 7 8 цаг. Дэшигээ ер нь бол өмнө шөнө нэлийн бороотой гэсэн амир хар үлдээ. Айлтаар гэж байна. Манай жолооч. Битүүр орой болсон болохоор тасан зингэл буудал тонохор боллоо. Тэгээ өнөө шин бороо ихтэй гэдсэн болохоор майхан тонохоо болсон. Гიშгээ майхан тонохоос айж ин гэсэн би бол айгаагүй. Тэгээ майхан тонсноос буудалд нэмсэн хончоо гэж байна. Тэгэхээр заагаад игё гэт. Маргааш тэг улагчийн харнаар л хөдлөндөө. Энэ буудал их гоё юм аа. Тэр энэ доторх байдал нь их дажгүй байгааз. Тэгээ ийм хоёр ортой байна. Энэ цаг мөгийн л халтаа та нар. Яа. Тэгээд энд халаагч байна. Дороо нь байна, цэнэглэн. Нойл нь хүртэл ийм цэвэрхэн харалтай. Үр ийм гэрэлтэй ч байх шиг. Анги юм өгчжээ. Үйлчлэгээний байгууллагууд айгуу гоё ялжээ. За тэгээд үнтэй да. Үнтэй замри да. Тэмээ үзэгчтэй. Юу гэж бодож байна? Сага марцгаая. Гэтэ ингээд нэг хаалга сум болгоны урт хаалга маалгыг харахаар зүгээр л тийм. Улагчны хар нуур явах зам цагаагаар юм хаалаа. Байшинтай жижигхэн одоо юу мэрийн хэсэгт багийн төв мөвч гэж магадгүй маа. Эндээ юм самбартай байна. Энэнгээр одоо салах нь зөв юм шиг байна. Сая яг харуулаагүй сурыг. Уучлаарай. Ингээ ийшээ салаад явах юм шиг байна. Yes үзэгчтэй. Бороохоо байсан. Бороохоо байсан чиж ийшээ бороогүй байна угаасаа. Арай зам хөрөө болчлоо. Гоё ишгээд. Ста гоё яана. Би бүр улагчны хар нуурын дээр боротод очих юм байна да. Яана гэл амир бодоод исэн чинь одоо бүр ёо. Өстөртөө өчтөр өглөөнөөс хойш дандаа боротод явсан тий. Одоо нэг SMS-ийг бараг асаахаар болж байна. Сайхан байна, сайхан байна. Яа, жолоочос хэлсэн. Хишгэ жолооч.
Бороо орсон чинь хэцүү байна гинэ. Стресстэй байна гэж. Муухай юм байна. Энд хизээ арчих юм болоо гэж бодлоо. Хизээ арчих болов гэж бодоод байна. Одоо хэдэн километр яваад очихоор байлаа. За ингээд их болох хурдан болгочихъя л. 40 мөч яваад. За манай хоёр дахь жолооч сайн машина барих хаа. Би нэг хэсэг ингээ амраад шийлрээд яваадах. Янз бүрийн яриа хажуудлаас гэж бичигдээд. За. Битэрийн занд бороо орсоор л хаяа нэг болчоо л.